Би Герман улсад ирээд 2-7 хоног хэлнийхэн бэлтгэл цугаад 10 хоног гинэ. За би одоо хэлнийхэн бэлтгэл болон яаж явдаг талаараа мэдээлэл өгч байна. Миний байгаа хот нь жижиг хот ба Фрайбург гэдэг хот. За Фрайбург хот руу явахдаа би өөрийнхөө байгаа газраас нэг л автобусан цугаад очтгоо. За гэрээсээ гараад 5 минут автобусны буудлын руугаа алхахдаг. Тэгээд автобус нь яг цагтаа ирдэг. Мөн автобусны аппликейшн энэ байна. Автобусны аппликейшнийг ойлгохгүй байвал айлдаа ингэж хэлээд ирэх цагийн канандуулаад авчих хэрэгтэй. Автобусны тасалбарын хувьд гэвэл жил, сар болон нэг удаа ашиглах ийм жижиг тасалбар нь 4 удаа сууж болдог. Ийм тасалбарыг янз янзаар ингэж авч болно. Миний хувьд хотын төвөөс хол идэг учраас нийтдээ 20 буудал явдаг. 42 минутын дараа хотын төвд очтгоо. Автобусууд нь яг цагтаа ирдэг. Буудлуудынх нь ирсэн ингээд яг цагтаагаа хамт гарч ирдэг. Яг тэр цагтаа ингээд тэр буудал дээр очдог. За тэгээ хотын төвөөр очиход бол автобус болон машин тэгээд дугуйнууд нэг газар зогсдог. Нэг зогсоол. Тэгээ хотын төвөөр зөвхөн ийм цуугл явдаг. Хүмүүс машинаа тавиад эсвэл дугуйгаа тавиа ингээд алхаад явдаг. За маш олон дугуйндаг, маш олон хүнтэй хотгонд би байгаа. За тэгээд хэлний сургалтын хувьд яг автобусны буудлаасаа яваад сургалт маань байгаа. За тэгээд AGC Deutsch гэсэн вебсайттэй. Вебсайтаар нь ороод илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг аваарай. Одоо миний сурж байгаа анги надаас гадна 2 хүүхэдтэй. Гүнзгийрүүлсэн анги нь 3-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр явагддаг. Одоо миний сурж байгаа сурах бичиг болон дасгал ажлын номнууд байна. За дасгал ажлын ном болон сурах бичгээ айлаараа ахуулна. Цаанаасаа ном өгдөггүй байгаа шүү. Миний хувьд ирээд удаагүй байхдаа хэлнийхэн сургалтанд сууж эхэлсэн. Яагаад вэ гэвэл Монголд байхдаа би айлтаа хэлсэн. Ингээд цаашдаа сурах хүсэлтэй байгаа. Тийм болохоор хэлний мань сургалтыг ингээд тодорхой олгож өгөөч гэсний үдсэн дээр гээд би энэ айлыг сонгоод ирсэн байгаа. Тэгэхээр наашаа ирэхээс өмнө айлтаагаа ярилцаад яах ёстой, хизээний сургалтанд явах ёстой гэдгээ маш сайн асууж лавлаж агаарэ. Бүгдэнд нь амжилт хүсье. Баяртай.